Амралтын өдрийн мэнд хүргэе үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн бэм гарагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар дархны төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хил орчмын уул уурхайг зогсооно. Улаанбархан өвчнөөр 13 хүүхэд амь насаа алджээ. Монгол улсад ял эдэлж байгаа 4615 хоригдлын 77% нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Арвахэр сумын 6 дугаар багийн малчин Үнэнбат аймгийн авраг малчнаар тодорлоо. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо та бүхэнд танилцуулъя. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар Дархан уул аймагт ажиллалаа. Хамгийн ихэнд дархны төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцж, зарим үүрэг чиглэлийг Дархан уул аймгийн удирдлага болон дархны төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудад өглөө. Монгол улсын ерөнхий сайд дархны төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Дархны төмөрлөгийн үйлдвэр нь өнгөрсөн 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа болон гангийн зохицолбор байгуулах ажил ямар шатанд явж байгаа талаар ерөнхий сайдад танилцууллаа. Дархны төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн 2025 онд 58 мянган тонн хөдөр экспортлсон бөгөөд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 57 арилжааг зохион байгуулан 220 сая долларын борлуулалтын орлого төвлөрүүлжээ. Нийтдээ 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. 25 оны ногдол ашиглах 36.1 тэрбум төгрөгийг 2026 оны 2 сарын 2-нд төвлөрүүл нийтдээ 75.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Дархны төмөрлөгийн үйлдвэрт тулгамдж байгаа асуудал нь хувийн хвшлийн төмрийн үйлдвэрүүд нэмэгдснээр түүхийн эдийн нөөц багасах эрсдэл бий болоод байгааг танилцууллаа. Мөн бага агуулмжтай буюу 52-оос доош агуулмжтай хөдрийн овоолго 3 сая тоннд хүрсэн бөгөөд үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байгааг дурдлаа. Бүтээгдэхүүний овоолго бол 3 сая тонн өссөн байгаа. Энэ 3 сая тонныг бас эдийн засгийн эргэлтэнд оруулах саналтай байгаа. За үүнийг бол аж үйлдвэр эзэс баялагын яамн дээр ажлын хэсэг байгуулагдаад засгийн газарт танилцуулахаар явж байна. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байдаг хус туулын лицензийг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр тус ордын нөөц нь 12.6 сая тонны нөөцтэй бөгөөд анхдагч төмрийн хөдрийн битийг 53.4% агуулмжтай гэж тогтоожээ. Open Feed буюу хайгуулын лиценз эмчлэг компани лиценз бол лицензийн төлбөр төлөөгөөс цуцлагдсан байгаа 3 шатны шүүхийн шийдвэр гаргасан. За үүнийг бол дархны төмөрлөгийн үйлдвэр шилжүүлэх боломжтой бол одоо ерөнхийдөө одоогийн байгаа нөөцийг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг байна. За Эрдэс ган үйлдвэрлэлийн зохицолбор байгуулах ажлын хэсэг аж үйлдвэр Эрдэс баялагын яаманд байгууллагдан сонгон шалгаруулах бичиг баримт боловсруулалтын шатанд явж байгаа юм байна. Тус төсөл нь жилд 1 сая тонноос багагүй ган үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулахаар төсөл боловсруулагдчихжээ. За нийтдээ эзэнс ганг үйлдвэрийн зохицлын хүрээд нийт 40 компанид хамтран ажиллах санд ирүүлсэн байгаа. За үүнээс хэдийн төрлийн 9 компани, хувийн 3 компани, олон улсын 7 компани төсөлд оролцох саналаа илэрхийлээд байгаа. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар уул уурхай, машин, механизм, барилга байшингаас эхлүүлээд бүхий л үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэлээс эхэлдэг. За улс орнуудын аж үйлдвэрийн өрсөлдөх чадварч мөн гангийн үйлдвэрээр тэмжигддэг. Иймээс дархны төмөрлөгийн үйлдвэр гангийн зохицолбор байгуулах ажлыг манлайлж ажиллахыг даалгалаа. Мөн газрыг тусгай хамгаалалтанд авах асуудлыг хурдан шийдвэрлэхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон. Гангийн үйлдвэрлэлийн зохицолбор байгуулах асуудлыг манлайлж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын боломж нь байна. Эрдэнэс Монгол төр шигсэн энэ олон цаасны компаниудыг бид уцгчилж байгаа. Тэгвэл төслийн нэгжийн түвшинд үйлдвэрийн газруудаа нэг хамтран ажиллаж байгаа энэ ажлууд бодтой хэрэгжих юм билээ. Хамгийн гол нь ажлын үр дүн. Ажлын үр дүн гаргаж байгаа бол газруудаа дэмжих ёстой. За ингэснээр Дархан хот анх байгууллагахдаа төлөвлөж байсан аж үйлдвэр технологийн инновац, Зангилаа хот болох хөгжлийн томоохон алхам болж суурин тавигдана гэдгийг онцлон хэллээ. Хил орчмын бүс нутагт олгосон 54 хайгуул олборлолтын тусгай зөвшөөрлийг ашиглаж уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж ирсэн. Тэгвэл дээрх тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон эсхийг хуулийн байгууллага шалгаж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн хайгуулын лицензийн тоо эрс буурч түүнийг дагсан хөрөнгө оруулалтч гацаа. Энэ гацааг ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр арилгаж дан ганц олборлох бус хайгуулд хөрөнгө оруулагчдыг татна. Тодорхойлбол Монгол улсын хилийн бомбд, хил орчимд байгалийн баялаг бүхий 54 тусгай зөвшөөрөл бий. Эдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулж уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Удахгүй Монгол улсын засгийн газраас одоо энэ хил орчмын хайгуул судалгааныхаа ажлыг одоо эрчимжүүлэх ийм одоо бодлогын
ажлуудыг одоо танилцуулахаар явж байна. За мөн хилийн бусд одоо тодорхой хэмжээний олборлолт хийх ийм одоо ажлуудын бас бодлого байгаа. Яагаад тэгэхээр энийг бол бид бүхэн бас сайн ойлгох хэрэгтэй. Дотооддоо гээд хэлэхэд хүртэл одоо энэ хил дагуух бусад одоо улсууд өөрсдийн одоо олборлолтоо хийгээд ингэ явдаг. Жижигхэн газрын засгийн одоо тухайд л ихэд одоо нэг том бассейнаас хилийн цаана одоо олборлолт хийгээ явж идэг. Бид бүхэн бол өөрсдийнхээ энэ хилийн одоо зурвастайгаа энэ бассейнаас олборлолтоо нэмэгдүүлэх нь энэ Монголын бодлого, монголчуудын одоо эрх ашиг бодлого байх хэвээр. 54 одоо тусгай зөвшөөрлийн хэмжээнд хилийн одоо 15 км дотор бүрэн одоо хэрэгжих боломжтой энэ төслүүд ийм хаалттай байгаад байгаа. Хил орчмын 54 тусгай зөвшөөрлийг 10 байршилд 34 мянган га талбайд олгожээ. Эдгээр зөвшөөрлийг ерөнхий сайд дасан оюун эрдэнэ засгийн газрын үед олгосон бөгөөд хууль ёсны эсгийг шалгаж эхэлжээ. Хэрвээ Монгол улсын үндсэн хууль хилийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хариуцлагын асуудал яригдана. Тэгэхээр уул уурхай экспортыг нэмэгдүүлэх, хайгуулын салбарыг хөгжүүлэх ажил хуулиар батлагдсан ч дахин эхнээсээ гацаж магадгүй боллоо. Хууль хяналтын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ олгосон зөвшөөрөл нэг бүрийг шалгаж, дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллага шилжүүлэхийг ерөнхий сайд Занзанчтар сая үүрэг болгосон. За одоо дараа Уул уурхайн хайгуулын лицензийг хуулиар хязгаарласан нөгөө талд хуулийн зорхойг ашиглан авсан тусгай зөвшөөрлөө ашиглаж үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг олон асуудал уул уурхайн салбарт нүүрлээд удаж байна. Уг гажуудлыг хуулиар засах гэсэн боловч өмнөх засгийн газрын үеийн хууль бус шийдвэрийн балгаар энэ салбарын хайгуулын үйл ажиллагаа сэргэхгүй бололтой. Альва хэргийг илчилсэн гэрч хохирогч шүгэл үлээгчид зарим тохиолдолд дарамтанд орох эрсдэл бий болтгоо. Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах хууль 2013 онд батлагдсан. Тэгвэл энэ онд тус хуульд нэмэлт өөрчлөлт шинжилэл оруулах хуулийн шинжилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна. Баялагын хулгай болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд гэрч хохирогчийг хамгаалах, бие даасан үр ашигтай ажиллаж чадах бүтэц зохион байгуулалтын эрх зүйн шаардлага нэг чухал байна. 2013 онд гэрч хохирогчийг хамгаалах хууль батлагдсан. Тус хууль 4 бүлэг 28 зүйлтэй байсан бол шинжилсэн найруулгын төслөөр 16 субъект 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, үндэслэл журам хугацааг тодорхойлсон зохицуултыг илүү наривчлан тусгасан байна. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг шинжилэн найруулан боловсрууллаа. За энэ хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага маань за олон улсын хүний эрхийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, за Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, за мөн одоо хүний эрхийн комиссоос гаргадаг илтгэлүүд зэрэг эдгээр болон нийгмийн бусад хэрэгцээ шаардлагад үндэслээд за энэ хуулийн төслийг шинжилэн боловсрууллаа. Гэрч хохирогчийг хамгаалах үр дүнтэй бие даасан тогтолцоон нийгэмд шударга ёсыг тогтоох, гэмт хэрэгтээ үр дүнтэй тэмцэх чухал нөлөөтэй. Хэргийн гол нотлох баримтыг өгөх гэрч болон шүгэл үлээгчийг дарамтлах, хэргийг мөрдөж буй мөрдөгч прокурорыг дарамтлах, шүүхийн аюулгүй байдалд нөлөөлөх зэрэг асуудлууд тулгардаг. Энэ нь эргээд шударга ёсыг хамгаалахад сөргөөр нөлөөлдөг тул анхаарах асуудлуудын нэг болоод байгааг алтныхан онцоллоо. Хуулийн төсөлд одоо тэр бие даасан байгууллага гэж би саялсан. Энэ байгууллагын төсөв хүний нөөц за болон за энэ хамгаалтанд авах үйл ажиллагаа мөн давхар энэ маш олон журмуудаар зохицуулагдж байгаа. Энэ журмуудыг бид тодорхой заалтуудыг хуульчилж за энэ ер нь хүний эрхийг хамгаалах, хүний эрхтэй холбоотой асуудлыг хуулиар биш журмаар зохицуулаад байж болохгүй. Тэгээ бид тодорхой тэр журмуудад заасан заалтуудыг хуульчилж оруулахаар зохицуулсан. За мөн тухайн байгууллага болон энэ хамгаалтын үйл ажиллагаанд зарцуулагдах зардлын тооцоо төсвийг мөн энэ хуульд давхар наривчлан зохицуулаад явж байгаа. 2026 116 гэрч хохирогчийг хамгаалтанд авсан бол 2025 онд 134 гэрч хохирогчийг хамгаалтанд авчээ. Өнгөрсөн онуудын том мэдээллийг нэгтгэвэл сүүлийн 9 жилд буюу 2016 оноос 2025 он хүртэл 1268 гэрч хохирогчийг хамгаалтанд авсан байна. Эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн мэдээллээр 2021 оны 1-р сарын 1-ээс 2026 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн 10-аас 15 насны хүүхдүүдийг Улаанборхон улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна. Тус насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ тодруулах булангаар хүрж байна. За бид яг одоо халдвар төвчин судлалын үндэсний төвийн захирал Инхболтой ярилцахад бэлэн болсон байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Улаанборхон улаануудын
сайн дурын дархлаажуулалт улс орон даяар хийгдэж байгаа. За вакцины хувь хэдийн хувьтай явагдаж байна. За эцэг эхчүүд бас юун дээр нэмэлт дархлаажуулалтан дээр анхаарах ёстой талаар мэдээлэл сайлаа эхлэе. За тэгэхээр 10-аас 15 настай хүүхдүүдийн дунд хийгдэх Улаанбаатар улаануудын нэмэлт дархлаажуулалтын ажил 2026 оны 1 сарын 26-наас эхлээд ингээд улс орон даяар өргөн үрэтээ явуулж байна. За өнөөдрийн байдлаар бол нийт 36% хамралттай байгаа юм. За би энэ дээр тоо та бүхэнд харуулъя. Жишээлбэл одоо энэ хамрагдвал зохих хүүхдийн тоо гээд 424 мянган хүүхэд байна. За эндээс бид ингээд ямар хүүхдүүд жишээлбэл яг Улаанбаатар өвчнөр өвдсөн бид энэ 6800-аад хүүхдийг өнгөрсөн хугацаанд өвдсөн хүүхдийг хасаад за ингээд нийт 417 мянган орчим хүүхдийг бид вакцинд хамрагдах ёстой гэж үзэж байна. За эндээсээ бол өнөөдрийн байдлаар 150 мянган орчим хүүхдийг бид хамруулад 36 орчим хувьтай ингээд явагдаж байна. За эрүүл мэндийн сайдын тушаал энэ нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах холбоотой эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. За хоёулаа энэ тушаал дээр ингээ харахаар энэ дэр шалгуур байгаа юм. Шинэ ямар хүүхдийг энэ нэмэлт дархлаажуулалтанд хамруулах юм бэ гэдэг ингээд тодорхойлоод гарч байгаа. За энэ дээрээс хоёулаа харъя. Хоёр тохиолдол дээр тариа хийхгүй гэсэн үг. Вакцинжуулалтыг хийхгүй. За тухайлбал товлолын 1-2 дугаар вакцина хийлэгдсэн 2023 онд нэмэлт дархлаажуулалтанд хамрагдсан хүүхэд байвал энэ дархлаажуулалтанд хамрагдах шаардлагагүй. За дараагийнх нь болохоор 2 товлолын вакциныг хийлгээд 25 он буюу нодлон одоо 6 сард голомтын дархлаажуулалтанд хамрагдсан хүүхэд байвал хийхгүй. Бусад бүх тохиолдолд 10-аас 15 настай хүүхдүүдийг энэ нэмэлт дархлаажуулалтанд хамруулах шаардлагатай гэсэн эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байна. За энэ дагуу бол бид энэ өрх сумын эрүүл мэндийн төв манай вакцин хийж байгаа бүх газруудад зааварчилгаа мэдээллүүдийг хүргэсэн. Тэгээ эцэг эхчүүдэд бас энэ нэмэлт дархлаажуулалтанд зайлшгүй хамрагдах ёстой гэдгийг одоо ойлгуулах, таниулах ийм ажлуудыг бас зохион байгуулад энэ вакцинжуулалтыг хийгээд явж байна. Эцэг эхчүүдэд дамжуулж байгаа вакцины талаар мэдээлэлтэй хуудас байгаа шүү дээ. Тэр яг зөвшөөрлийн хуудас юм уу? Эсвэл яг вакцины талаар мэдээллийн хуудас юм уу? Эцэг эхчүүдийн дундаас ойлголт нь бас буруу явагдаад байна. Ерөнхийдөө бол энэ дархлаажуулалтыг нэмэлт дархлаажуулалтыг хийхдээ бид ийм дархлаажуулалтыг, ийм вакциныг танаа хүүхдэд хийж байгаа шүү гэдгийг бол мэдээлж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээлээд бид түрүүний хэлдэг сайдын тушаалын дагуу саяны хэлсэн 2 шалгуурт аюу хангасан хүүхдийг бол хасна. Тэгээ бусад хүүхдүүдийг бол одоо энэ вакцинд хамрагдуулах тийм зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр юу гэхээр бол яг нь дархлаажуулалтын тухай хуулинд бол энэ вакцин хийлгэх одоо тухай мэдээллийг бол эцэг асран хамгаалагчаас зайлшгүй авах ёстой. Тэгээ тэр үүднээсээ танаа хүүхдэд ийм вакцин хийж байгаа шүү, ийм зорилгоор хийж байгаа гэдэг мэдээллийг зайлшгүй өгжиж вакцина тарих ёстой. Тэгэхээр тэр мэдээлэл хуудас гэж ойлгож байна. Өнөөдрийн хийж байгаа вакцины талаар мэдээлэл бас өгвөл. За энэ бол одоо та бүхэн би дахиад нэг хэлдэг. Нэг хүмүүс нөгөө хэлүүл сайн ойлгох байх гэж бодож байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө энэ вакцинтай холбоотой одоо чанарын баталгаа ажилтныг бас ингэж хангаж явж байдаг. За энэ өнөөдрийн хийж байгаа Улаанбаатар улаануудын вакцин бол энтгийн серум үйлдвэрлэгдсэн ийм вакцин байгаа. За энэ бол Нүүбийн хүүхдийн сан гэдэг байгууллага бидэнд бол энэ худалдаа авалтыг хийж нийлүүлдэг. За өнөөдрийн байдлаар бол бид 400 гаруй мянган хүнтэн вакциныг хүлээн аваад энэ түрүүний хэлсэн 10-аас 15 насны хүүхдүүдэд хийх ажлыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр вакцины хувьд та бүхэн чанартай, найдвартай вакцин хийж гэнэ гэж ойлгож байна. Улаанбаатар өвчний хүчлэл өнөөдрийн байдлаар хэд бүртгэгдсэн бас магадгүй нас оролт байгаа өндөр хувьтай одоо хүнд өвчлөл, хөнгөн өвчлөл гэдэг одоо ангилалууд гэдэг чинь энэ талаар мэдээлэл. За өнөөдрийн сүүлийн 24 цагийн байдлаар бол улсын хэмжээнд бол 15 шинэ тохиолдол бүртгэгдлээ. За үүнээс бол Улаанбаатарт 12, за Хөдөө орон нутагт бол 3 тохиолдол ингээ бүртгэгдсэн. За ингээ нийт бол 14177 тохиолдол бол бүртгэгдсэн байна. За үүнээс гадна бол улсын хэмжээнд бол бид 14000 гаруй Улаанбаатар одоо
бүтгэгдсэн. За энэ одоо тархалтын хувьд бол энэ хөдөө орон нутагт тархах эрсдэл бол байгаад байгаа. Тэгээд та бүхэн андарч байгаа одоо ингээд бидний нөгөө баяр дуртай баяр цагаан сар маань болно. Энэ баярын үеэр бол бид их олон айлаар цочилж явдаг. За бага насны хүүхдүүдийг дагуулж яваад тэгээд дээр нь вакцинд хамрагдаагүй байгаа тохиолдолд бол энэ одоо өвчлөг эрсдэл их өндөр байгаа. За тэгээд түрүүн бид бол эрдэмтэн судлаач бид нар бол юу гэж тооцоолж байгаа вэ гэхээр вакциндаа сайн хамрагдвал бас энэ цагаан сарын дараа 3 сард бас энэ дэгдэл нэмэгдэх эрсдлийг бол бууруулна гэж харж байгаа. Та сая хэллээ цагаан сарын үеэр бас өвчлөл нэлээдгүй нэмэгдэнэ гэж. Тэгвэл хүүхдүүд эцэг эхчүүдэд үүн дээр хэрхэн анхаарах хэрэгтэй. Энэ дээрэс нь яг улаан бурхан болоод улаан гэдэг энэ хүчин одоо улаан суйртай одоо халдвар түвшнүүдийг хилээд байна уу? Яг нэршлийн талаар хүчлэлийн мэдлэг. За улаан бурхан яг энэ цагаан сарын үеэр бол бид бол ер нь бол энэ халдварлах чадвар маш өндөр агаар төслийн замаар ингээ халддаг өвчин учраас 95% халдварлах чадвартай гэж ярьдаг. Тэгэхээр энэ бид аль болох цагаан сараар бага насны хүүхдийг үнсэхгүй байх. Тийм бас шаардлагатай гэж эцэг эхчүүдэд зөвлөмөр нь аль болох үнсэхгүй хүүхдүүдийг аль энэ халдварыг тараахгүй, халдаахгүй байх. Тийм талаас авал зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгмөр байна. За ерөнхийдөө бол одоо энэ та бүхэн мэдж байгаа бүр 1000 одоо 780 90-ад оны үед бол энэ манай Монголын маар эмчнэр бол энэ одоо цагаан цэцэг өвчнийг хүртэл одоо ингээд өвдсөн юу энэ нунтаглаад ингээд бас вакцин болгож ингээд хэрэгжилж ирсэн. Тэгэхээр бол ерөнхийдөө бол баг их вакцин бол их эрт тэр үед манай монголчууд өөрсдөө хэрэгжилж ирсэн. Тэгээ одоо бол ингээд зарим тохиолдолд энэ вакцина эсэргүүцдэг хийхгүй байх тийм одоо хандлага байгаад байдаг. Тэгээ эндээс бол юу гэхээр маш олон хүний амнаас авардаг. Тийм учраас вакцина хийлгэрэй л гэж одоо хэлмээр. Мэдээлэлсэн танд баярлалаа ажлаа бэлтгэсэн. За баярлалаа. Үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд хүрж байна. За бид яг одоо тодруулах булангаар халдвар төвчин судлалын үндэсний төвийн захирал Инхолтой ярилцлаа. Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд энэ өвлөөс эхлэн коксчсон түлш хэрэглэж байгаа. Гэвч коксчсон түлшний цэгүүдийн тоо цөөн түлш нь хаанаач хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна. Нэг айлд 7 хоногт 7 шуудаа түлш худалдаж авах хэрэгтэй байдаг. Гэтэл түлшний чанар муу, халаалт муугаас шалтгаалan хаанаач хүрэхгүй төдийгүй 7 шуудаа түлшийг 3-аас 4 хоногт дуусгаж үлдсэн өдөр нь иргэд гэртээ бэрч байна. Сонгоны арган дүүргийн иргэн Ахмад Настан Батаан энэ жил агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны дэрэгдэх эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөхнүүрсээр хийсэн шахмал түлшээр галалгаагаа хийж амьдарч байгаа. Гэвч дөнгөж хэрэглээнд нэвтэрч эхэлсэн анхны өвлөөсөө хагас коксын түлшний цэгүүд нь хагас дутуу ажиллаж иргэдэд худалдаалж байгаа хэдий ч цэгийнх нь тоо цөөн. Түүнчлэн түлш нь хаанаач хүрэлцэхгүй байгааг иргэн Батаа учирлаж байна. Уг нь нэг айл 7 хоногт 7 шуудаа түлш худалдаа авах хэрэгтэй байдаг. Гэвч түлшний нийлүүлэлт буусан дуусч зарим түлшний цэгүүд ч өглөөний 10 цаг гэхэд бүх түлшээ дуусч хаалттай байдаг. Мөн кодор олгодог 7 шуудаа нүүрсэн 7 хоногооч даахгүй ердөө 4 хоногт дуусч Ахмад Настан үлдсэн 3 хоногт ааш сархан зүйлээр галалгаагаа хийж эсвэл заримдаа бүр огт галалгаагүй хүүтэн байшинд бээрч үнждэг тухайга манай сурвалжлах багт учирлаж байна. Гал төлөвтэй зэрэгчд төргөн асаа тэгээд цаасан цогшил мөгшин гэж байна. Түн маш яачаад хүүчин нүүрснээ хамаагүй дээр. Одоо миний хувьд бол төлжсэн хүүч тэгжэл хэлэх гээд танд тэр хүүчин тэр өөрийнхөө үйлдвэрийг хийлгүүлээч гэдэг. Энд нэг ярьж явах нь эх жилээс тэр хаттайгаа болоод өөрснөө үйлдвэрлэх юм яриад байл шүү дээ. Нүшүүд юм хитон гэж өдөртөө дуусчихд. Тэр чинь зүгээр ийм торон хийгээд бид нар ч нэг ургуулахгүй гэж нэг ийм тор худалж аваа торон хийгээд ингэ тавьчихдаг гэж. Тэрнээс нь 3хан 4-өн л гарч. Хөтөлдөр чи өдөртөл дуусна. Орой хөрөхгүй шүү дээ. Би чинь бүр чамд жаашаа одоо бүр ингэ бас даарсан ч баг зэрэг даараад тэгээд орой болох дээр нэлээд хүнд юм байдаг. Миний хувьд хурцж аваад ингэ хэвд. Тэгээд шөнө бас дарахтаар босч гал.
Тэгвэл ажилдаа өглөө ажилдаа яваад орой ирдэг хүнд бол яг өдөр гал төлөхгүй юм чинь нэг юм болж байгаа шүү дээ. Гүн ажил хийж байгаа улсууд бол орой ирэхэд нь гэрнэх үүдэн байна. Тэгэл ирээн галж аваад тэгэл оройн хоолоомтой идэл өглөө ажилдаа өдөр явахгүй шүү дээ. А наа чи би болохдоо зэрэг өдөржин гэртээ суудаг хүн чинь яг гэрэл хөвтөн байх юм бол суух арга байхгүй шүү дээ. Тэгээд тэр чинь дөрвөн нэг уутнаас дөрөв хүрэхгүй гарна шүү дээ. 3 гарах чинь хоёр том хөрзөөр хоёр хийгээд нэг уут нь задарч гэдэг юм уу гэлгэр уут. Тэр нь тэгээд ингээд галдаг байхгүй. Үгээрч зогсохгүй өмнө түүхийн нүрс болон сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад тухайн түлш нь ийлч маш муу. Дүлэгнэж байгаад асалт удаан, халалт удаан эдэр үсийн хүүтэнд арга барж байгааг хэлж байна. Эдний хөсвөр насны нэг охинтой бөгөөд өөртөө ахмад настай учир тэрэг төрж өглөө эрт нүрстэй цэг хайж явж чадахгүй. Мөн өсвөр насны охин нь л цэгүү тайж тэрэгэн дээр уулж цуулж байж нүрсээ авдаг байна. Гэвч сүүлийн үед нүрс нь хүрэхгүй төдийгүй бүр олдохчгүй байгааг хэлж байна. Би өөрөө явдаг насан өндөрс би 1940 оноо хүн. За тэгтээ даа тэр үед. Тэгээд миний би охинтойгоо хамтаа байдаг. Тэр охин минь надад хардаг, асардаг, ингээд цаа тийм хийдэг ингээд хүүхд. Тэгээ одоо тэр л нүүрсэнд явдаг. Өглөө яваад тэгэл одоо нүүрс олдохгүй өдөрж юм шүү дээ. Өцгтөр яваад ирээс хаач газар байхгүй. Тэгсэн одоо 3 хоног нэгсэн нүүрс. Хаа газрууд нь одоо байхгүй гэдэг. Тэгээ энэ жил ирээсээ энэ бүр яашаа туслангийн тийшээ манайх явд бас авсан нэг шин. Манай охин явд ирсэн. Тэгсэн чинь тэнд арай нэг хөлөө байж гэж нэг 5 удыг чирч ирсэн. Уг нь мэрэгжилтнүүдийн хилээд байгаагаар Коксцэн түлшиндээ их л ам сайтай байгаа. Харин бодит байдал дээр иргэдийн ар гэрээр нь орж үнэхээр чанартай сайн түлшүү гэрийг нь халааж дулаацуулж чадаж байна уу гэдгээс шалтгаалan үнэлэмж дүгнэлтэд өгмөр байна. Харамсалтай нь албаныхны хилээд байгаа утааг бууруулах Коксцэн түлшин 7 хоногч даадаггүй цэгүүдэд нь нүүрс нэрмэгцээ дуустдаг эдэр үсийн хүүтэнд гэртээ бээрч байгаагаа арга ядан иргэд учирлаж байгаа юм а. Монгол улсад хорих айл эдэлж буй нийт хоригдлын 1581 гэхэд 255 тэрбум төгрөгийн гим хорийн хохирол төлбөртэй байна. Иймд нийт хоригдлын 77%-ийг ажлын байраар хангаж 623 сая төгрөгийг гим хорийн хохирол төлбөрт төлсөн боловч нийт үр төлбөрийн 1% ч хүрэхгүй байна. За сүүлийн 5 жилийн хугацаанд хорих ял эдэлж байгаа хоригдлын тоо 52.7%-аар өсөж өнөөдрийн байдлаар 4615 хоригдол хорих ял эдэлж байна. За үүнээс 1581 л гэхэд 255.9 тэрбум төгрөгийн гим хорийн хохирол төлбөртэй байна. За ийм өнгөрсөн онд нийт хоригдлын 77.7%-ийг ажлын байраар хангаж 623.5 сая төгрөгийг гим хорийн хохирол төлбөрт төлсөн нь сайшаалтай боловч за нөгөө талаар хоригдлыг цалинтай ажлын байраар хангасан тоо гим хорийн төлбөр барагдуулалттай харьцуулахад 1% нь ч хүрэхгүй байна. Шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ хоригдлолтой холбоотой бас хуулийн бодис гэсэн яригдж байна. Бид аль болохоор одоо нэг нь та ял эдэлсэн бол бусдад төлөх ёстой гим хорийн тохиол төлбөрөө одоо төлөхгүй байх гэдэг ийм хандлага хамгаалаад байгаа учраас бид нар бас нэг ял эдэлж байгаа хугацаанд нь юу мэргэжлийн баримжаа олгох юм сургалтуудад энэ сургалтуудад хамрагдаад чадамжийн гэрчлэгээ мэргэжлийн усруулын гэрчлэгээнүүд зэргийн үнэлэхүүд бол тавьдаг. Тэгээ энүүгээрээ бас ажлын байртай болгох босод энэ ажлын байртай болгохын тулд бид нар заашгүй хэрэгтэй ажлын байраар хангах асуудлууд яригдж байна. Өнөөдрийн дагуулж байгаа хуулиар бид бүх хоригдлыг ажлын байраар хангах юм боломжгүй байна. Тийм учраас бид одоо Монгол Улсын засгийн газар зөвхөн явуулж байгаа бодлого энэ шаардлагатай байгаа мега төслүүд, ногоон хөгжлүүд дээр бас хоригдлыг одоо нүүдлийн байдлаар очиж ажилуулад одоо тодорхой хэмжээгээр бусдад төлөх ёстой гэмээр хөлийг барагдуулдаг. Жишээлбэл одоо говь дээр очиод мод тарих энэ ногоон хөгжлийн үрээ. Тэгэхээр манайх 100 хүнтэй тархан нүүдлийн байдлаар очиод энэ тухайн юмас дарагчны яамаас тавьж байгаа зорилгын хүрээнд манайх ажлыг аваад очиж хийгээд намар нь хүлээлгэж өгөөд буцаад ирдэг ийм одоо зохицуулт байх энэ асуудлуудыг хөндлөх үүднээс айлхоор одоо тийм шинэ зохицуултыг нүүдлийн ойрхонгийн асуудлуудыг хөрвөн дагуулж ирээ. Тэгээд бас хуулийн зорилгыг хангах боломжууд бүрднэ гэсэн юм сандуудаа бас тавиад энэ зүйлс үүдэн дээр бас танилцагтаад явж байна. За энд эрүү зөрчлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг боловсронгүй болгож хоригдлыг байнгын ажлын байраар ханган хөлмөрт тогтмол хамруулах, учруулсан гим хорийн төлбөрийг нөхөн барагдуулах механизмыг үр нөлөөтэй болгох, за мөн улс орны бүтээн байгуулалт бүхчилсэн хөгжилд ажиллах зорилгоор нүүдлийн хэлбэрээр зохион байгуулах хэрэгцүүн орчныг бүрдүүлэх юм байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хүүхдийн 21-р цэцэрлэг 2 дугаар сарыг дуустал өв соёлоо дээдлийн урайтай үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус цэцэрлэг хүүхдүүдэд багаасаа өв соёлоо таньж мэдхэд зориулж эдээ ундааг хэрхэн бэлдэх болон Монгол ардын дуу, бүжиг, бие биелгээг зааж өгч байна. За нийслэлийн хүүхдийн 21-р цэцэрлэгт 600 гаруй хүүхэд багчууд суралцдаг. За тэгвэл цагаан сарын баярыг ухтан 21-р цэцэрлэг 2-р сарыг дуустал өв соёлоо дээдлийн аяныг өрнүүлээд байгаа юм а. Тус аяны хүрээнд хүүхдүүд гурилаа өөрсдөө элдэн бууз хийж, заарт цагаан эдээгээ багшийн тусламжтайгаар суран Монгол үндэсний бүжиг, бие биелгээ, ардын дуу шүлэг сурч байгаа юм байна. За мөн багш ажилчдын зүгээс эдгээр 600 хүүхдэд зориулан өөрсдөө гараараа ойж исгэн хүүхэд бүрт тусгайлан зориулсан үндэсний бүжгийн хувцас хийж өгчээ. За ингэснээр хүүхдүүд Монгол яс уламжлалаа багаасаа сурч, за зан заншлаа дээдэлдэг, хүндэлдэг эх орон чиргээдээ бий болох юм а. Би бол энэ цэцэрлэгтээ 3 жил ажиллаж байгаа. Хугацаанд манайх 23 онд одоо саяын хүүхдийн өмөрсөн байсан Монгол хувцсыг 500-аас 600 хүүхдэд зориулж манай багш нар маань бэлтгэж хийсэн байгаа. За тэгээд баг дунд бүлэг нь болохоор улаан, ахлах бүлэг нь шар, бэлтгэл бүлэг нь цэнхэр өнгийн гэсэн тусдаа бүлгийнх нь өнгөөр нь тодорхойлж хувцас хийсэн байгаа. За тэгээд энэ үйл ажиллагаа маань болохоор ганцхан энэ өдөр биш, 2 сарын хугацаанд бүтэн Монгол хувцсны өдөр, тэгээд дуу бүжиг шүлгээрээ хүүхдүүдийг хөгжүүлж Монгол ёс заншлыг таниулах зорилгоор энэ үйл ажиллагааг 2 сард хийж байгаа. Тэгээ манай цэцэрлэг сарын хугацаанд өв соёлоо дээдлэх гэсэн ажлын хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэгээрээ болохоор хүүхдүүдийнхээ өв соёлыг сурталчилгаас гадна Монгол ах үе зан заншлыг сургах үйл ажиллагаануудыг багш нар маань хийж байгаа. Эхний ажил болохоор эхлээд дээдлээс эхлээд сарын хугацаанд хүүхдүүд дээдлээ өмсөж байна. Дээрээс нь болохоор одоо бууз, банш, арцаар тий ааруул яаж хийдэг энэ технологиг болохоор багш нар маань нэг бүрчлэн хүүхэд бүрд зааж өгч байгаа. Энэ 2 дугаар сард болохоор өв соёлоо дээдлийг үйл ажиллагаа эцэг эхтэйгээ хамтраад хүүхдүүдтэйгээ арцаар ааруул хийж үйл ажиллагаа зохион байгуулж явуулсан. Сайн уу, намайг Марлгоо гэдэг. Өнөөдөр би бууз хийж сурсан. Эхлээд маха хийн гурлаа илдээд дараа маха чимхэн бууза тэгээд чигнүүрт хийгээд тэгээд амтлан бууза. Сайн уу, намайг 7 дугаар сурны Мишель гэдэг. Би 21-р цэцэрлэг сурдаг. Өнөөдөр бид одоо бууз хийж байна. Эхлээд одоо гурлаа усаар зурчаад маха ингээд татна. Тэгээд маха хийгээд амтлагчин, сонгон, сормос, давас усаа хийгээд амтлан. Тэгээд жигнүүртээ хийгээд жигснийхаа дараа ингээд иднэ. Би өөрөө бууз хийсэн, ангидаа бууз хийж ицсэн, ангидаа ааруул хийж ицсэн гэдэг маш гоё тийм танин мэдхүйн сонирхолтой дээрээс нь өв уламжлалыг таниулсан ийм гоё үйл ажиллагаа болж байгаа. Манай хүчинд ангидаа 10 бууз хийсэн, тийм ааруул тэдэн ааруул хийж ицсэн ингээд гэртээ очиод ингээд маш гоё тийм тааламжтай яриа өрнүүлсэн. За боловсролын салбарт өнөөдөр цалин хөлс боловсон хүчин хүний нөөцгээд олон хүндрэл бэрхшээл тулгарч байгаа нь нууц бишээ. За гэсэн ч нийслэлийн 21-р цэцэрлэг Монгол хүүхэд бүрийнхээ хөгжлийн төлөө 2 гүйцэтгэлээр ийн ажиллаж байна. 10 их сумын их хуул ягаан толгойн 6 дугаар багийн малчин Үнэнбат 34 жил мал маллаж хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг үнэлж аймгийн авраг малчнаар тодорлоо. Орон нутгийн удирдлагууд 17 дугаар жарны гал морин жилийн босгон дээр малчны хотонд нь очиж шагналыг нь гардуулан өглөө. Өвөрхангай аймгийн 10 их сумын их хуул ягаан толгойн 6 дугаар багийн малчин Дорж нэмээ Үнэнбат нь сар шинийн босгон дээр аймгийн авраг малчнаар тодорлоо. Аймгийн авраг малчны шагналыг 10 их сумын засаг дарга Ганбатар ахлуулсан ажлын хэсгийнхэн төлийн дуу цангинсан малчны хотонд нь очин гардуулж өглөө. Өнгөрсөн оноос бол бас малын тав толгой буурсан тоол гэж байна. Надад тоолгорууд 317 мянган толгой мал тоолсон. Энэ жил 293 мянган толгой мал тооллоо. Тэгээ энэ өөрөө бол бид бүгдийн хүрээнд бол бодоход бол малаа буюу нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, ашиг орлого нэмэгдүүлэх тал дээр нь онцгой анхаарсан. Борлуулалт 19 сумаас
хамгийн түрүүнд бас борлуулсан энэ сумаар тодорж байгаа юм татаага. Малчин айлд төрж өсөж багасаа хураг шиг хариулж өссөн тэрээр гэр бүл зохион туурга тусгаарлаж мал сүргээ өсгөнмөржүүлж үйлдвэр ухсааг нь сайжруулахын төлөө хичээн зүтгэсээр өдгөө 34 жил мал маллаж байна. Оноос 92 3 оноос малж эрхэлж байна да. Тэгээд гэр бүлийн хүнтэй 96-нд гэр бүл болоо тэгэл одоо өдийг хүртэл 30 жил малхаа малж байна да. Боог голцуул малж байна да. Одоогор 600-аад мал адуулж байна. Ариулж байна да. Энэ жил бас цаг зуттай бас хэмжээг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулаад нэг 600 хар мал өрчиж байна да. Түүнийг эргээ Цэрэн Долгорын Батмөнхөн мал сүргээ төлөлөн байжуулж сүүсайл авч хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа юм а. 96 оноос айл гэр болоод өдөө хүртэл мал аж ахуй эрхэлж байна да. Сайл сүгэн бол дандаа ээж аваас уламжлалт ирсэн модон савч байгаа. Үүн дээр дорхондогийн модон саваар сүү цагаадыг бэлдэж хэрэгэлдэг. Цагаан эдийг бүх төрлийн цагаан эдэл хийдэг те. Тэгээд ахтай хамаатан садантаа өгдөг. Зарим үед бол үсгэлэн худалдаанд оролцдог. Сар шингийн босгоноор аймгийн аварга малчин болсондоо маш их баяртай байна. Ингээд нутаг орныхон ахтуу хамаатан садан амт найзууд сар шиндээ сайхан шинжилж элгээрээ их амгалан төрлөөр дөшөө амгалан байхыг ерөөдөө. Аймгийн аварга малчин Үнэнбатын 2 хүүтэй бөгөөд 1 хүн малчуудмаа уламжилж малчин басан төдөггүй энэ жил сар шинийн босгон дээр сумын алдарт уяаж цол тэмдгээр шагнуулжээ. Сар шинийн баяраар орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг, хол замд гарах гэж байгаа жолооч иргэд та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол авч холын замд гарахыг зөвлөж байна. 2 дугаар сарын хувьд шинийн 1-2-ны өдрүүдэд нийт нутгаар цаг агаар бага зэрэг хүйтэрч цасан шуурга шуурхаар байна. 19-ндөө шиний нэгэндээ бол харцсангүй гайгүй одоо энгийн үгээр хэлэх юм бол дулаатар байжгаад шиний 2-ныхоо өдөөс хойшоос эхлээд нэг процесс орж ирээд өмнөх өдрөөсөө баг зэрэг сэрүүсэх тэгээд хөнгөн одоо цас шуурах ийм магадлал бол ажиглагдж байгаа хялмаа үүсэж байгаа. За энэ нийслэл хотынд бол төдийлөн одоо нэг өндөр тусгал харьцангуй гайгүй би энэ дээр дахин хэлэхэд орон нутаг руу золголт хийж байгаа хүмүүс, орон нутгаас ирж байгаа хүмүүс яг энэ мэдээллийг онцгойлон анхаарч цаг нараа тохируулахгүй бол тийм ээ салхи цасан төөрөх ийм ажиглал үзэгдэл аюух гардаг. Одоо ийм гамшиг бас тохиолддог. За мал энтрээ бас шуурах урдуулаад явуулцдаг машин тэрийг ингээд юу яадаг одоо засан бүрхүүлтэй байна ихэнх газар нутаг маань засан бүрхүүлийн хэмжээ нийт газар нутгийн 80% ингээд застай байгаад байна шүү дээ. За мөс гол мөрөн маань бас гүндээ ортол бас энэ жилийн цаг агаарын төсөлтэй холбоотой төдийлөн бас хөлдөөгүй байна. Тэгэхээр нийт ард иргэд маань энэ хөдөө гадаа явахдаа энэ засан шуурга аюул гамшигаас бас сэргийлж анхаарал болгоомжтой яваарай л гэж хүсэж байна. Монгол Ардын намын эмэгтэйчүүд тэргүүнээ сонгохоор хуралдаж байна. Тус байгууллагыг өнгөрсөн жилүүдэд удирдсан Улсын хурлын гишүүн Булган Туяа ажиллаа өглөө. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монгол Ардын намын дүрм за өөрийнхөө холбооныхоо дүрмд заасны дагуу энэ удаа сэлж тус их хурлаа хийж шинэ бүтцэг хон байгуулалтаа эхлүүлж байна. 1 сарын 13-ны өдөр бах хурлаа хуралдаж их хурлыг зарласан. За ингээд 521 төлөөлөгчтэй байхаар одоо их хурлынхаа квотыг тогтоож өнөөдөр 521 төлөөлөгчөөс 89% эрсдэлтэйгээр их хурл маань амжилттай зохион байгуулагдаж байна. За ингээд миний хувьд одоо ерөнхийлөгчид нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөөр танилцуулахдаа үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг ийм танилцуулгыг хийсэн. Бид социал-демократ үзэлтэй эмэгтэйчүүд ямар хүлээлттэй байгаа юм бэ? Нийгэм ер нь биднийг юу гэж хардгийг? Социал-демократ үзэлтэй эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ гэдэг дээр би бас одоо намынхаа дэргэдэх стратеги активаар судалгааны ажил бас захиалж судалгааны үр дүндээ тулгуурдан энэ 5 бодлогыг бас гаргаж танилцууллаа. За нэгдүгээрт нь одоо women гэдэг үгийнхаа одоо үсгээр л эхний 5 үсгээр нь энэ бодлогоо нэрлэж явсан. За well-being буюу одоо эрүүл оршихуй гэж эмэгтэй хүн болгон эрүүл байж ич үр хөвгт эрүүл байдаг. Их бүр эрүүл байх юм бол их орон хүн ам эрүүл байдаг. Тэгээд ухааны болоод биеийн сэтгэлийн эрүүл мэнд бүхий л одоо зүйлээрээ эрүүл орших, эрүүл саруул орших асуудлыг хүн өөрөөсөө эхлэх ёстой. Өөрийгөө хайрлаж чадаагүй хүн бусдыг хайрлана гэж бол байхгүй. Тийм учраас өөрийгөө төлөвшүүлэх, өөрийгөө эрүүлжүүлэх тал дээр өөрсдийгөө нэг номерт анхаарч өөрчлөлтийг өөрөөсөө хийя. За энэ чиглэлээр нийгэмд бас тодорхой ажлуудыг зохион байгуулж энэ хүрээндээ эрүүл Монгол ээж хөтөлбөрийг одоо улс орон даяар хэрэгжүүлье гэдэг энэ санаачлагыг дэвшүүллээ. За хоёрт нь бол opportunities буюу боломжууд. Тэгэхээр бидний өмнө эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүйгээр аливаа төрлийн үйл хэрэгт
гендерийн тэгш боломжийг олгож ажиллах нь өөрөө төрч ёсны үнэт зүйл байх ёстой. Төрч ёсны зарчим байх ёстой. Тэгэхээр энэ зүйл дээр бол одоо бид өөртөө оногдсон энэ боломжуудыг хүүсийн асуудлаар биш өөрсдийн мэдлэг чадвар, задлах туршлага, ажлын гүйцэтгэлээрээ үнэлүүлж өсөд дэвжих хүлээн зөвшөөрөх асуудал бол чухал байна. Өнөөдөр улсын их хурлын улсын хурлаар батлагдсан хууль тогтоомжууд эмэгтэйчүүдийн асуудал бол дангаараа бишэлтэй хүүсийн тэгш оролцооны асуудалтай. Бүх шатны сонгуульд одоо 20%, 30%, 40% гэдэг ингээ хангалттай одоо боломжуудыг нээж өгч байгаа. Гэхдээ өнөөдөр намын даргын хэлсэн үгэн дээр бас онцлсан зүйлийг би одоо учрал дарга хэлсэн илтгэл дээр онцлсан зүйлийг би бас хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ юу гэхээр энэ квот гэдэг бол одоо төр зуурын төр хугацааны асуудал юм аа. Бид эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд одоо арга ядсан л хэлбэр шүү дээ. Яг одоо боломжоор бид нар үнэхээр эмэгтэй хүн хийж бүтээж байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөж чадах юм бол харин ч илүү бид бол одоо энэ хүүсийн асуудал ярихаас илүү тэгшэрхийн тухай ярихаас илүү хийж бүтээх ажлуудынхаа талаар ярих юм цаг хугацаа ирж байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийг бэлтгэх тухай асуудал биш, энэ боломжийг олгож нээх тухай асуудал, бэлтгэгдсэн эмэгтэйчүүдийг нээх асуудлыг дэмжинэ. Тэгээд Монгол Ардын нам бол эмэгтэйчүүдийн төлөө гэдэг энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Харин эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдийн төлөө гэдэг бодлогыг хэрэгжүүлье гэдэг энэ уранд нэгдлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн Бямбгаргийн дугаарыг та бүхэнд хүргэлээ.